Эрхэм сонсогч үзэгчдийн өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчуудын Эмжил радиогийн Янаг явахын шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 3 дугаар сарын 22-ны даваа гараг 2021 он гарсаар 81 хонсон бол шинэ он гарахад 284 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа лаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явахын нэвтрүүлгийн 525 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфирт холбоотой хүсэлтэд эрхэм сонсогчдод зориулж эфирийн 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдуулна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар доктор Унагийн Мала Мола хүүхдийн шүдний болон гарын хүйсэн сав хамтран ажиллаж байгаа. За мөн Golden Goblin шоколад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн нэр Чигцэлтэн шахацалтан гэдэг Янаага. За одоо бол нэг нөгөө дээр үеих шиг автобусын дотор шахацалтаж чигцэлтэж явдаг үе бол харьцангуй өнгөрцөн шүү дээ. Зүгээр одоо энэ дээр юу ярих вэ гэхээр зэрэг одоо жишээлбэл нэг жижигхэн машин дотроос 11 хүн гарч иржээ гэж Facebook дээр явж байдаг шүү дээ. Тэгэл машин дотор нөгөө нэг шахацалтаж суугаад заримдаа бүр огт танихгүй хүний өвөр мөвөр дээр хүртэл суугаад явдаг тохиолдол байдаг шүү дээ. Тийм юм ярихын шүү заяа. Би тэгээ бодсон чинь миний хамгийн сүүл энэ төр шахацалтан чигцэлтэн хаанаас гэсэн чинь хаашаахаа анжгаа бид гурав нэг үйл ажиллагаанд оролцоод тэгээд тэр зохион байгуулж байгаа нэг охин гүйж ирэнгүүтээ хүүе танус одоо нийшээ нэдэр оролт руу нэг караокед орох гэж байна явах юм уу гэж чи мэдэхгүй хаашаага дээр нэг хиний ч нэг машин төр суул би нэг шал танихгүй залуугийн өр дээр ингэж жагцалтаж шигцэлтэй суугаад тэр газар байсан. Хаашаагаас арайч хүний өр дээр суугаагүй тий. Таны өр дээр хин суусан. Тэгэж нэг хамгийн сүүлд тэгж шахацалтаж явсан бэлээ. Та нар одоо хүний найманы золиос болов яа. Хамаагүй дагаж явж байгаа даа. Нэг сэрсэн чинь зүүн таад сэрсэн гэж иржээвэл яа. Ашаад их үхэрд үрдсэн. Задуулаа. Яа. Тэрээс уулгаас олж явлаа нэр чи. Тэг гидсийн ингээ бооч моцсон нөө ёо. Ямар амар айдаг болсон да энэ. За намаа эзэн хамгийн сүүлд чигцэлтэж шахацалтаж явсан. Танихгүй манихгүй хүний өвөр дээр сууж үзсэн үү? Зээгүй ямар амар юм. Гоё шүү дээ. Автосан л ер нь шахацалдаг байсан юм дөө. Би чинь жижигхэн болохоор ороод айгуу гоё өвлийн хүтэн чагцалтай явах чи амар гоё ш та нар мэдхүү юм байх шаардлагагүй заяа. Тэгэл голтонд ороод хавчуул гэсэн чинь амар гоё. Тэгэл дулаах бараг босоогоор унтдээ ш. Тэгэл нөгөө автобус чи амар ингээд хөдөлтөд торомслаа ингээд хөдөлтөд ш. Тэнгуут л хүмүүсийнх нь юунд цаах ингээд хоёртлаа шахацалсан болохоор газар унахгүй юмнаас байх шаардлагагүй. Тэгэл гэтээ одоо ч гэсэн автобусаар яг ингээд явж байхад амар байгаа юм шүү. Зарим юунуудтай үед. тийш. Тийм ачаалттай үед бол энийг бид нар л томроод автобус унахгүй байсан шүү. Гайгүй болсон мөгээ. Би байнга автобусан суудаг хүн байна. Энэ нөгөө коронавигоос болоод гайгүй болсон. Би ер нь корона гарснаас хойш автобусанд нэг ч шахацалтаж чигцэлдэж үзээгүй. Яг хуу тэрнээс өмнө би гэхдээ ингэдэг байхгүй юу? Хүн ихтэй автобус яхан бол суухгүй. Тэгээд манай чиглэлийн яах чинь харин хаа очсон. Яг манай гэрээс ажил явах чиглэл айгүй их явдаг. Тэгэн болохоор би харж байгаа дараагийнх нь хүн зүйтэй автобус суудаг. Харин манай ачаа гэрлэгч шиг юм бэ ядаргаатай байсан байхгүй юу? Ингээд хоцорч байгаа гот амар маягтай зөө. Яг хүүхдээ энэ суухгүй. Тэгвэл би одоос хамаагүй баг надаар тасалбар болоод нөгөө хаалгана хаагдчих маргсан тэгвэл бүр ингээд би бүр тоохгүй суудаг байсан шүү. Би бүр амьдралдаа тэгээ шахацсан. Чи яхацлах дуртай юм чинь. Яа. Үеийн манай найруулагч бид дүрийг ингээд өндөр нам энд тэнд тавьчих юу. Камеруудаа тохируулах юм уу яах юм. Одоогоор би хамгийн өндөр байна. Би ямар мангарын цуугаа хийчихсэн. Чи бүр хамгийн намахна. Өмцөг зүгээр толгойл байна. ямар зөний. Мөгийн ийм өндөрлөг тахаар айгу дөг харагдсан юм шүү. Миний шахалтан гэх юм бол нэг драмын театр үзснээр би ёстрос санаанаас гардгүй. Юунд нөө билетэнд очрлсан юм уу? Билетэнд биш нэг хувцас өлгүүлчихэд За. тэгээ авах гэж байгаа байхгүй юу? За. Яагаад ч тэгээд дайрдаг байсан тэр үед. Ингээд дайраад хин завдгууд атас нэг бүдүү аваагаа ардаас авчаад патгээ шахацдаг. Тэгээд нухаад ёо нүгэ аваач над руу мухаараа. Би ямар ч ардаас мухаад байгаа юм шүү дээ. Тэгтлээ аюу юусэн. автобус нэг тэгдэг ч тэгэл би нөгөө артлаа шахаад байгаа хүн муухаар нь яг тэр бүдэ авгаа гэдэг юм шиг. Тэгвэл яг мухаар. яг араа шахаад байгаа. Энэ ардаас шахаад байна.
Өө тэгээ учирчгүй над руу л гараад уурд ингээд. Угаасаа ард байгаар угаал томорчод тийм шүү. Миний хамгийн нөгөө бүр амар хүнд хэцүү шахацалдаан жигцэлдээ нэр ингээ ботсон чинь юу юм бэ? Би ч одоо тэгэл амьдрахын эрхэнд юу л эсийг хийх вдэ. Юу яагаад Америкаас нөгөө би дээр нэг нөгөө хуур ах дүүсээр ярьжсэн нэг ихч байдаг гээд тэр ихчээс нэг бараа амьдарсан гэд баахан Америкаас бараа явуулсаа тэрийгээ зарах гад байна штэ тий. Хаасан Сүхбаатар руу 2 хүүхдээ чирээ тэгээд баг нь хөхүүл заяа. Тэгээд ингээ мангар том юм гахаан дотор ингээ хийцэн явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед чи нөгөө нэг автобуснаас гадна микроавтобус явдаг. Тэгээ уул нь хүний 25. Тэнгүүд би амхандаа шахацал дуусгүйгээд охиндоо миний охин чи бүр тэр үед бас жижигхэн нэг 4 5 настай заяа. Тэгээд хүүхдтэй тусад нь 25,000-аар уул нь плед аваа явж байгаа байхгүй юу. Тэр чи байхгүй. Тэр арын суудал дээр дөрвөөр ингээ чихсэн заяа. Тэгээ би ингээд нэг хүүхдээ тэрээ хөхүүлсэн нэгийг ингээд нэг чаас нэг юм жижигхэн юм завсар ингээд суулгацсан заяа. Тэгээ би жолооч руу юу вэ манайх ингээ хүүхдээ ингээ плед авсан штэ ууралсан чинь танах амар том ачаа гахаа чигчээ тэрнийхээ мөнгийг төлөөгүй дээ. Тэгээ би нэг амар өрөвдөлтөө амар хэцүү явсан шүү дээ. Тэгэхэд өстой амар хэлсэн тэр үед. Яа чиний амьдралаар кино юм аа. Гэрчээ ба. Түүний амьдрал. Ёо тэгээд хүмүүс гарч ирсэн хөл. Хүмүүс гарч ирээд өөйдөө. Нэгдүгээр нь Сүхбаатар. Бас нэг гिचчээ. Утгаар үлэг гэрдээ Сүхбаатар тааж 8 хийсэн гэдэг. Тэгээ хүүхд найрлалтай. Гэрдээ 20 дугаар ингээ карантиноо. Тэгээд нөгөөдгөө нэгийг ингэж хүгэлж яхад нөгөөдг нь ээжээ би шээ баа гэх. Тэгээд нөгөө микро атосуудын баахан юм сандлуудыг ингэж дээш нь доош нь буулгаж агаад жижигхэн томоогоо гаргадаг ёо. Чи өстой хөгжим тавиад жоохон ярьсан. Зүгээр гадаа. Тий ёо. Тэгсэн зүгээр ингээд хүмүүсгээр ингээд уяраал их юм. Чамайг л өрөвцсөн хүмүүс болох нь хэсэг юм. Яа. 12 13 та ахта өглөө хичээлдээ явах гэж та алаан болдог байла. Тухайн үед би нилээн намхан байсан. Өндөр намаараа энэ цагаан царайтай ихчгэл байсан байна. За цагаан чи юм шиг байна. За борн би шаардаа. Тэгээд тэр доор нэг жижигхэн юм хүмүүсийн гэдэс сээжинд нүрээ наачаад утгаар нь шахацалддаг байлаа гинэ. За байхгүй зарим нь гадсан дээр явж яан гэсэн тэр үедээ ойлгоогүй өнгөрсөн. Бараг 10 жилийн дараа шахуу учрыг нь ойлгосон гинэ. Ойлгож байна уу энэ гадас гэдгийг? Мэдхгүй гадсан дээр явж байсан. Хүний өвөр дээр суугаад доороос нь гадас байсан юм байна. Тийм болж таа. Тийм гадас байсан байдаг баха. Тэр чи югүүлтэй. Тэгтээ дэми. Та нар юу яриад байгаа юм? Улаанбаатар хүсгэж явахдаа Прүсний ард 3 бүдүү ахтай хамт явж ээжлээ гин. Прүстэй ард. Яа нэг хүний 8-нд явж байгаа юм чи их наадах чи их хүний 8 шиг садчихсан байна тий. Гэтэ ингээ нэг тийм шахацалтаад ингээ нөгөө хөлөө нийлүүлээ соождаг шүү дээ ингээ. Тий. Тэгэхээр ингээд ёо. Үнэхээр би л тэрнээс гिचээд заавал хөлөө алцаа суусан. Нэг ингээ хөлөө их нийлүүлчих. Өвгөө нийлүүлээ суучих. Нэг ихтэй үс юм. 100 заяа. 100 чихэлт хамгийн муухай. Наалтаад баха. Тамар тэгээд хөлс хийсэн штэ. Яа хийсэн. Хүүх оюутан багад нөгөө богоноор амар явдаг. Тэр богооны үнэр болчлаа амар тий. Тэгсэн хүмүүс гутлаад хэлчихдэг шүү. Гутлаад хайх болохоор поротик амар поротик чи байдаг байхгүй шүү бид нар шиг. Зүгээр л өрөөлөг ороо авчих заяа. Гаач ирэнгүүтээ гутлаа тайл. Гутлаа тайл гэсэн. Би ингээ дээдлээ давхар дээр хөвтгөр гутлаа дээр би ингээ явахаар ажиглаа. Яг нүүрэн дээр хөлтэй. Тэгээ би юм явах чи яг миний дээгүүр нөгөө хөлнүүд ингээ явдаг. Тэгээ тэр үеэс богоон жинхэнэ шигцэлтэй жахсалтан тэр бүр дээдлийн 3 давхар төрчихөж байсан шүү дээ. Цагаан сарын үеэр явахаар бүр амар их хүнтэй. Богоон дотор яг автобус шиг цогсоор хүмүүс явдаг ш бүр. Бүр үү? Тийм байлаа. Би яг нэг удаа тэгж ялангуяа цагаан сарын шинийн 2 3-нд бол тэгж явд юм байл. Стаймер.
Тийм нэр нэг Тэр хоёр давхар дундаж байгаа хүмүүсээр ингээд хөлн ингээд за яг утга хүн байвал те коридор руугаа гарцсан. Тэгээд явхад бол яг нүүрэн дээр зүгээр те аимс нь бол. Та тийм нөө танихгүй хүнтэй явсан гэдээсэн шүү дээ. Нөө каракер тэрэн шил тэгэл танихгүй хүний урд нь танихгүй хүн сууж байгаа юм чи. Нэг хүн удаж хаад урдч чад танихгүй хүн. Би урдч суучихгүй. За өнөөдөр 17 цаг 25 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gob Club хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр юу идэх юм Golden Gob-ийн? За нөгөө хөргөн дүрстэй чихрөө. За надад нөгөө багаагаад өгдөө. Тоолаа. За тоолаа. Уруулаа зэрмэг. За зэрмгийн чихрээ эцгээе бүгдээрээ. За стеж хэрэг шоколад уу? Тий, одоо энэ доор нь ингээд open гэсэн бичиг байгаа. Тэнчэнээс нь сайхан татаад онгоод. Дээрээс нь доороос нь дээш сөхөж онгоолдог. Тийм ээ. Стексгээс нь сөхөж онгоолно. За энэ чинь нөгөө дотроо тесэрдэг юутай тий? Мөг энийг онгоолоод өгч. Миний хомс болохгүй. За дээр үед 3 бол хомсгүй бий болох юм байна та бүр. За баярлалаа. За одоо эн чинь ингээд дотроо эдэнгүүт гоё чат пад гэж тесрэнэ бас тесрэн шүү. Мөгийн энийг бол те бүрийн эрэхтэйгээр ганцаараа идэж болно тийм ээ мөгийн. Би одоо энийг нарийнх таа гэх. За одоо хамаагүй инээж болохгүй шүү дээ нэр. Инээж болохгүй шүү. Зүгээр ингээл дуурна. Энийг идэхээр ингээ ирүү рүү хатгаад идэгэн те нөгөө гисэлтаан ингээ танах тэгж юм. Энд тэгээд хэд гэдэг юм бол илүүртэй. Зүүнийг мэдээд ирэхгүй. Тэгээд 25 төгрөг. За арай. Үгээр жоболчон 250 300 гэдэг юм чи энэ бас нэг хүүхэн 450 500 мамдууд байгаа хаа тий. Тэгээс Golden Gob Club бол чинь шоколадны агуулмж нэг штэ тий. Какаоны агуулмж ихтэй юм чинь. Ерөөсөө гоё шоколад шүү дээ. Тэгэл гадаадын шоколадыг бодвол ингээ хайцсангүй хямдхан тий. Тийм. Тэр travel чинь угаасаа 7-8 мянгатай байт юм билээ. Тийм үү. 8000 гэсэн үг юмсан дээрийн тэр нөгөө яана дээр нэг хүн. Нөө тийм үү. 8200 гэсэн юм баха. Дэлгүүр болгоны ашиг нь өөр юм шиг байлээ. За 8200-аас 8700 гэж. За хашаахаа утасны дугаар хэлж өгөөрэй. За 7018 тэг 4 56. 7018 тэг 4 56 гэсэн утсан маа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Golden Gob Club хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв чихцэлтэй шахацалдаан. За дээр үед 3 буудлын руу харих гэж дамбын автобус нь шахацалдаж бууж чадахгүй 2 буудлын илүү яваад дайсаар агаад бууж үлээ. Чадaltaй байсан тулдаал буусан гэдэг. 3 буудлын дээр угсан 5 буудлын дээр уусан байна. За нэр нь тоглоод үзээд дуусаад хүмүүс гарахтаа амар шахацалдаж гардыг юм байна л тийш тий. Шахаанд байна бүр хүл газар хүрэхгүй нисээр агаад гардыг юм байна тий. Би л авдаг жоохон бахтаа бол нөгөө нэг анх дөнгөж хонголдоон гараад аха. Тэгээ кино тэр үед нэг төгрөгөөсөн билет нь. Тэгээд за хонголдооны билетэн дээрээс алдсан ёо. Амар юм байна. Амар юм шүү. За одоо ихтэй драмын театр бол харьцангуй гайг болсон билээ шүү дээ. Би чи 10 жилийн өмнө нэг жүжиг үцгэд яг 90 байсан шүү дээ арай л. Тий. Зүгээр ингээ хүлээхгүй дээ. Сая өнгөрсөн жил чи хэдүүлэн Гана Грэна үзлээ шүү 11 сард. Тэгэхэд бол гайг байсан хүмүүс ингээ айгүй хүлээгээд ингээ. Тий. Тэгтэл ямар ч дараалалгүй үгт юм бэлээ те. Ингээд бүгдээрээ зэрэг гарна ингээд хувцсныхаа тэгээд тэр хүн нь үлгүр чинь яаж ч ойлгож авдээ те. Ингээд авчт юм бэлээ. Тэг яг өгсөн ш тэ. Яг өгсөн. Яг миний сугандаагоор нэг орж ирсэн. Толгойн дээр нэг орж ирсэн. Драмын театрын үлгүүрчний нөгөө нэг ажилд авах шаардлага гэсэн чинь. Юу тэ? Айхгүй сайтай. Тэр яаж ингэж авдээ одоо. Йоо, нэр үлгүр дээр зогсвол багтал шүү. Над руу ингээл одоо би чи үлгүрч байлиг над руу 10 дүү ингээд ахад би алийг эхэлж авах юм тэгээд таарснаа. Орсын юм шүү дээ тий. Орсын тагнуулсан кинон дээр голцоо драмын театрын үлгүрчнүүд тагнуулууд байдаг тий. За ийм үү. Тэжөөд шүү. Нэрдүүд шүү. Ер нь драмын театрын үлгүүрч бол ингийн юм биш. Энийг гацсан. Юу гацсан гэдэг аахгүй. За одоо тэгээд дараагийн одоо юм үтгэр яг тэгж бодсон. Чагнах төхөөрөмж таана байна. Тагдан засч дээ. За баярын үеэр зах руу орохоор
шахацлтаан донд өргөгдөөд нэг мэд нэг дангууны өмнө бүлтэрч гараад юм авчаад буцаад шахаж өргөгдөөд дараагийн дангуу хамгийн сүүлд нь шахагдаж хавчигдаж явсаар хаадгаар мөлт гарахад утас аахгүй нэ. Тэгээ задгаа газар чарцсангүй гайгүй тий. Шингэлтэй цаг дотор бас ингээд нэг шахал бас хэцүү. Тийм үү? Тэр зах дээр тийм том талбай дээр шахацалт гэх юм уу? Болсон шүү дээ. Үгүй нарандуулж байсан наашаа цааш гэж явдсан шүү мөгийг. Чи нарандуул орж үзээгүй юу? Үзсэн л дээ. Гэтэ нэг шахацалдаж байгаагүй. За Улаанбаатарт 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Өнөөдөр манай Янагийн сэдв чигцэлтэй шахацалтаан гэдэг сэдвээр ярилцж байна. За эхний сонсогч 8064 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна. За хамгийн сүүлд хизээ шахацалдаж, шигцэлдэж явсан. Танихгүй хүний үр дээр сууж исэн тохиолдол байна уу? Байхгүй. Ер нь сүүлийн үед ер нь бол байхгүй. Ер нь бага 10 жил байхдаа л бид нэг манай ангийнх нэг хөдөө намар цуглаж чаа нэг 10 дугаар ангид орчаад тэгээ хөдөө суманд явчихсан. Тэгээд нэгнийдээ очиж айрагддаг. За. Тэгээд Excel-гээ машинд бид нэр 10 доллараар чигчээс аав ич хоёр нь хараад гайхаж ижилээ. Би багаажинд нь хүртэл орсон юм уу бүр? Багаажинд нь дөрүүлээ орсон. Би багаажинд нь амьсгалж болдгоо хэцүү юм билээ. 20 хэдэн километр газар шорон замаар 10 доллараар. Би наачи сонь тохиолдол байна. Тэгэл нөгөө нэгнийдээ очиж намрын айрыг уух гал явж байгаа. Тэгэл 10 дугаар анги болсон том ах агч нар болсон гэдэл. Тэгэл нэг явж исэн тэгж нэг амар шахалж ижилээ. Бүр сүүлдээ амьсгалж болдгоо. Яа. Яатаач явдаг байна тий. Excel-ийг зүгээр та нар портер болгосон юм шиг. За хатгуулсан баярлаа. За. Одоо ч нэр хүмүүсийн амьдрал ахуйд дээшлээд сайхан болж тээ тий. Харин автобусанд болохоор шахацалтаад өөрийнхөө машинд болохоор ганцаардаад илээ. Өнгө бол дээр тэгээ баяргаад идэв тий. Хүүхэд насны гой дурсам сэргээсэн сэдв байна. Хүүхэд байхад зуны амралтаар машины кабин чихэлдээд л явдаг байлаа. Нэг удаа зээл 130 кабин 9 том хүн 2 хүүхэд суугаад Улаанбаатараас хинтийн дархан сум орсон нь санаанаас гардгүй. Одоо бодоход яаж багцсан бол гэж гайхдаг штэ нэ. Зээл 130 гэдэг хаа арталтаа бас нэг юм жолооч унддаг нэг юм зай шиг байхгүй. Зээл 130 байхгүй. КамАЗ гэдэг машин л байдаг. Орос машинууд ганцхан бус нь бол тийм байхгүй. Тэгээ хаашаа 2 хүний судал дээр тэгээд 9 том 2 хүүхэд гэж ш. Ер нь жолооч хажууд нь 2 хүн суух зариу л та зээл 130 чинь. Тий, ер нь тийм. Тэгээ бид нар ихтэй урд тал руу их зайтай бас ч том. Тий, гайгүй зайтай. Тэгээ тэр урд тал руу мэлэн шигчтэй. Сонин яг ингээд хөтлөхөд амар эвгүй байж гал. Тэгэл жоохон ингээд донслол тэгээд нэг тийм эвэндээ орчдөг. Жоогийн ингэж нөгөө хөдөлгөөл юм хаваа олчт юм уу тий. Тустай жолооч нар алуур нэг торомсож чигждэг байсан тий. Тийм үү. Оо тэгээ бид нар чигжээсэн байх юм уу? Тэр чинь чигжээс явуулаад байгаа. Бүр чи ингээд юу кондукторнтэй ингээд хоёр орилол тий. Урагшаа гэж сүлийг хийж яахан хоолойг нь өндөрсгөхтөл жолооч нь нэг гიშгээл тэгээл зүгээр. Саахан чигчээд өгдөг байхгүй. Тэнгүүт би араас нь яаж яваад байгаа юм бэ? За дараагийн сонсогч 8611-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За Араминд. За хамгийн сүүлд хизээ чигцэлдэж шахацалдаж явсан. Танихгүй үр дээр сууж исэн тохиолдол байна уу? За одоо тийм байхгүй. Ямар ч таны хэлдэг нэг бага насны дурсамжууд их сайхан юм байна. Сайхан ч хэлдэг одоо. Нэг 10 жилдээ байхдаа лифт бид нэг долуулаа суусан. За. Тэгээд тухайн нэг орос лифт чинь мэдж байгаа шүү дээ амар агарч болсон байхгүй. Тэгээд лифт нь гацаад. Яа. Нэг бүр амар чихлэн дээрээс нь гацсан амьсгалж чадахгүй. Бараг ойлох нь холдгол болсон юм байна. Тэгээ яг бага ирчүүд байсан болохоор бас гүрийгээд бас уйлж болохгүй юм аа. Амар тэгээд баг 30 минут тэгээд чихлээ техник лифт чинь явж гаргаж ирсэн түүхтэй. Бас нэг сонир дурсамж юм одоо юу гэх юм автобус суужсэн. Яг тэр үе чинь нэлээд жигтэй одоо нэг 10 жил юм шүү дээ. Нэлээд жигтэйтэй байсан.
Би арай гэж нөгөө автондоо сууж амжаад нөгөө ардын халамжаа суунгуудаа арай гэж ороод битүү ингээд чигтэн байгаа шүү дээ. Тэгээ яг хаалган дээр нэг дараагийн буудлаа хүлээгээд. Яг миний буух болдог. Би яг үүдэн дээр нь байжсэн. Тэгээ нөгөө хаалган төрүүлээд онгоцсон. Яг би нөгөө зогсоос яг гүйцэл зогсохт нь уулна буух ёстой шүү дээ. Ихгүй нөгөө жигслийн дундаа нөгөө хүмүүс төсөгдөөд хаалган онгоосон чи яг ингээд явж яхад маань яг автобусны буудлаа. Тэгээ амар олон хүмүүс ингээд намайг хараад би чи нөгөө өнгөрөөд яана. Яг нөгөө жоохон байсан учраас тэгээд гэх санаа зовоо нүүр улаагаад гэх тогтгүйсэн. Тэгээд нэг бас юу яжсэн тий. Тэгээд бас нэг хөхөтөс бэжлүү нөгөө орон нутгийн автобус нөгөө богоон суусан. За тэр бол амар бүр ялтгүй. тийм яа. Од зүгийн богоон бол зүгээр амар. Тэдний донд амар муухай өнөштэй. Юу манай монголчууд хамаагүй. Юу яа тэр амар. Тэр ч амар. Төсөөлчлөө. За баярлалаа. Түгүүд байсан. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. Нөгөө төгөлдөр хуурчин байна. Тийм байна. Танаад байна. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Нэг хаттай могон гэснээс амар тэр бүгээр. Сая энэ хүний ярьсан чинь санд орчлын оюутлогоо байсан юуны төв номынсангийн эсрэгтлийн оффист би бүр яг 2 удаа лифтэнд би ингээ хамгийн сүүлийн хүн болж орж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн дүүрсэн гээд тий амар ичмээр тэгээд яг эргэж гарсан шин. Хүлээгэр гэж жагаад орсон чинь хүн дүүрсэн байна гэдэг. Хамгийн сүүлд суусан юм тий. Тэгээд би гараад тэгээд хажуудлын лифт дахиад онгоогоод хүмүүс орохгүй. Дахиад чихэлдэл орсон чинь хүн дүүрсэн байна гэдэг. Гардгүй юм биш нэг би рүү хараад ингээд цогцоод. Тэгээд би гарсан шин. 2 удаа жигдсэн. Зүгээр хараад цогцоод дим бил ингээд дүүрсэн. За Улаанбаатар чи тэг гүлийгэл арга зогсоод. Согтэй гахаад тий. Улаанбаатар хотод 1736 м болсон. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн олон улсын ICO 9000-ыг ICO 14000-ыг стандартуудыг үйлдвэртээ хэрэгжүүлж 30 гаруй жилийн түүхтэй Монкрем компани үйлдвэрлэдэг Мала Мола хүүхдийн органик шүдний болон бактери устгагчтай гарын хөөсөн савн хамтран ажиллаж байна. За гарын хөөсөн савн бол хүүхдийн гарыг хураашуулахгүй чигшүүлж өгдөг байгаа. Тэгээ хөөсөөр нь гардаг нь хүүхэд хэрэглэхэд илүү амар. Тэгээ бүх насны хүүхдүүдэд зориулсан бактерийг 99.99% устгах нь цэвэр байгалийн гаралтай бактери устгагчтай. Мөн гарын арьсыг ариутгах нь чигшүүлнэ хөрс усны бохирдол үүсгэхгүй байгаа шүү. Хөрс усны бохирдол үүсэхгүй гэдэг нь юу юм гинэ? Одоо энэ бидний байгаад байгаа хөөсийг гарах чинь хөөс чи эргээ шингэхэд бас нэлээд хөрсөнд эвдрэл үүсгдэг гинэ. Тийм учраас хөөс нь усанд хурдан уусчээвэл илүү сайн гэх. Хөрс ус. Одоо ерөнхийдөө баг маалан болгоор угаасан усаа шууд цэцэг рүү усгах болох юм. За мэдгүй. Намайг дагч юмд авах гэдэг юм аа. шууд саарл ус бий болох гэдэг. Шууд саарл ус бий болгочих гал үзээд байгаа юм. Тий, манай их нэр тэгсэн. За чи номиг дагаж хадуурч юмд ороод авсан тоо. Тий, орооцол доо чи зүгээр. Тий, бочинд ийчж байна дээрээс. Бочинд ийгээд тий. Гурлын номиг жоохон дарж өгч явахгүй. Манай үгүй бас явна штэ. Хөө ихтэй нэрээ энэ бол баттай юм байлээ шүү. Юу гэсэн чи би савн болгоныг 99.99% бодоод байсан байхгүй юу? Тэгсэн чи бактери устгаж идэр чи бүгдээрээ өөрөөр хувьтай гэдэг юм байлээ. 97%, 98%, 99.9% хүртэл байлээ. Тэгсэн чинь мала молыг одоо доктор Унагийн гар ариутгах савн бүгдээрээ 99.99% юм байлээ. За энэ бол баттай мэдээлэл шүү. Энэ бол баттай мэдээлэл шүү. За. Вирус нь тэр ухчихлээ шүү дээ. Чад гэдэг чи шүү. Чад гэснээс бид нэр ингээ гараа дуургадаг штэ тий. Тэрийг сая энэ бүр хэрэг судалгийн энэ жинжин үгүй энэ дотор ч бас тийм бөмбөлгнүүд үүссэн байдаг гэж. Тэгээд тэрийг ингээ дуургаж байгаа нөө бид нар чад гэр дуургадаг шиг ингээ дуургадаг. Тэр бөмбөлийг тэгээд нугуулаад авах хэрэгтэй. Дандаа үгүй болохгүй гэж хэлээ. Зүгээр л байлгах хэрэгтэй юм уу? Бөмбөлгөө байдаг гэсэн. За үргэлжлэлийн зочны цаг нэвтрүүлгээс хүлээн авах. За ашаага утасны дугаарыг хэлж өгье. За 80 10 43 73 гэсэн утас байна. 80 10 43 73. За ингээд
Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн мал амол органик шүдний болон бактери усгаартай гарын хөөсөн саван хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв чихцэлдэн шахацалдаан гэдэг сэдвээр ярилцж байна. За вагон дотор унтаад явж байсан чинь шал танихгүй залууг амар тэрвэл унтчихсан байсан. Сэрээд үнэн ичиж илээ. Тас тэрээд унтсан. Гэхдээ энэ Баянгарын нэрийн оронд бол пропаганд бол тэр үл хамаагүй шүү дээ. Хэнийг ч хамаагүй л налаад унтах. Тий. Баянган чинь бас л хол завтай шүү. Тий, ялангуяа одоо ингэ гой загсмалтай болчихлоо. Тэрнээс биш өөр ангаа Баянгарын хооронд 200 км шорон зам амар. Тэгээд ганди хад гэдэг газар бол хаттай. Ингээл цэмцэгнэл явдаг байхгүй. Тэгээд сүулдэ үлзэг үрстэй нэг зүгээр л арай л бие бинийгээ дэрлээ зүгээр боо юм болоо л явдаг шүү. Оо тэгнэ тэр юу. Тэр ч нэг үтлээ гоё л та. За дараагийн сонсогч 88 тэг 8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Алло. Яа байна. Арам төргий. За хизээ хамгийн сүүлд чихцэлдэж, шахацалдаж яв. Ингээд сонсоод бодоод гэсэн чинь ер нь хамгийн сүүл оюутан байхдаа л сууж ирсэн шиг санагдаад байна. За Хэдэн жилийн өмнө гэсэн үг үү? 13 онд төгссөн гэдэг чинь одоо 7-8 жилийн өмнө юм уу. За энэ хүмүүс ч одоо шахацалтгаа болцсон юм байна дүү. Тийм байна. Тэгээ одоо ингээд ер нь одоо шахацалтгаач явдаг юм уу? Атом сархаар ч ер нь хоосон л явж байгаа юм шүү дээ. Ааха. Тийм бахаа энэ корона гэд гэрлээ автобусанд юугүй байна л гэдэг л. тий харин угаасаа шахацалгаа болцоо. Сая наадад энэ сонсоод нэг хөгжилтэй ч шиг үгийн цанаанд ороо тэгээд ярьчих гэж байна. За Би юу яадаг гэсэн байхгүй сойсыг төгссөн. Тэгээд ханы материал манай гэрээд яваад яг ингээд манай сойсыг яагаад автобус нэг ингээд яг өглөө ингээд 7 цаг суугаад 8 цаг яг цаг явдаг гэсэн байхгүй өглөө. Тэгээд явдаг гэсэн. Тэгээд эцсийн бодлоос уудаг гэсэн болохоор хамгийн хойно очиж суучдаг гэсэн. Тэгсэн чинь нэг охин ч гэсэн нэг их тэгээд хажуу цууж явж ирсэн аа тэгээд хүн чигсэлтэй. Ингээд хүмүүс тэгээд бүхсээ ингээд хоёр дэс дамжуулж байгаа тэгээд чахаа цуугаад байдаг шүү дээ. За тий. Тэгээд би үүргэлээд унтчих нэгээс цаахан ингээд нэг төрсөн чинь миний үрдээ сууж. Яараа бацаад нөгөө их чинь. Нөгөө их нөрөд хамтцууж миний үрдээ. наад чинь жинхэнэ чихцэлтэй шахацалтай шүү дээ. Хүмүүс яг тийшээ тэнд очих амар чигтэй байхгүй тийм. Нэг хат үрдээр нэг яг тооцоод юм. За баярлалаа. За бүгцэнд баярлалаа. Тийм. Нэх гоё үнэртэй. Эрэгтэй хүнээс өвөр дээрээ танихгүй хүн суулгаж ирсэн гэж асуумаар юм байна. За ингэнэ дүүрэг дээр иргэний үнэмлэгээ авах гээд тэр жижигхэн нүх гаргацсан цонхон дээр нь хушуугаа оруулаад бичиг баримтаа өгч ядаж байд араас хүмүүс шахаад түлхээд хам тэр жижиг цонхонд бас нүрэж игээ. Тэрээд агаар нь яана ямар амар хүнтэй байна гэд эргээд харсан бараг заал хоосон. Ард байгаа 10 хүн наалтаж шахаад зогссон. Түлхээд дээрэдсэн. Тэгээд нуруу гисрүү хатуу зүнхэн яврал өвтгөөд ахаар нь ихчээ даа жаахан цаашаа зогсоод өвтгөөд ийн гэсэн чинь барьж идүүлгээ шахсан. Одоо оожир зовсны ихээс зүрх өгдөг болсон даа. За 10 яшиг. Яг тэр жижигхэн зүгээр ингээд нүхээр ингээ хүмүүс нүрээ ингээ шахацуулдуулдаг шүү дээ. Тэр бүр нэр жижигхэн нүхнээс юм авах айгүй хэцүү те. Өөчлөлттэй. тэгдэг те. Гэтэ уг нь тэр чинь зүгээр юм авах таа. Яагаад их нүрэж бүгд дэгдэг. Уг нь зүгээр гараа оруулах хэрэгтэй байхгүй. Би ч гэсэн тэгдэг. Нүрээ ороод бүгд дэгдэг харин. Зүгээр гараа оруулсан. Тэгж яах цаа. За тонгойж ирээ. Тэр нэг нүхээр нүрэж гээд. Нүднүүдээ хараад өөшөө сурцсан байна. Одоо коронагийн нэг давуу тал те харин гоё. Яг бүх газар яг ингээд зайгаа бариад нэг юм зураас татсан те. Тэрний ард зогсдог болсон. Одоо тэр нэг өстой гоё давуу тал шүү. Сая вакцины хэлэх төрөл та нар хараа өстой амар өндөр зохион байгуулалтаа гоё авч байгаа өстой. Хэлж байгаа өстой те. За дараагийн сонсогч 80 10-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За аминд. За орой минь дүргээ. За танихгүй хүүхэн үр дээрээ суулгаж ирсэн үү? Үр дээрээ хүүхэн суулгаж байгаагүй. За. Багталтаар ирж дээ те. Тийм шигцэлдэн жагцалдаа. За би нэг одоо Японд нэг 10 гаруй жилийн өмнө ажиллаж ирсэн юм аа. За.
Тэгээ ердөө Монголоос очихдоо ч гэсэн ердөө Токиогоор дайрж үзээгүй. Тэгээд дандаа одоо баруун эргээр нь тэр Солонгосоос Камацуга дотроо шууд нисэл тэндээсээ хойцолын Шикава гэдэг нэг аймагт ажилладаг байсан. За. Тэгээд нэг Японд очоод нэг яг жолооны өмнө хаваа тэгээд машин унаад тэр Японы машинт шахкан гэдэг нэг юмтай тэрийг арай богинохон тийм шахканд урт шахкантай байх юм бол одоо үнэтэй богинохон шахкантай нэг 5-6 сарын тийм настай шахкантай машин арай хямдгаа тэрийг Монгол руу ачуулдаг байсан. За. Тэгээд нэг Японд гэдэг нэг гадаадуудын сайт одоо машин зардаг сайт дээр нэг хямдхан юу Токиод байгаад байдаг нэг машин. Тэгээд өөрийнхөө унтгаа машиныг Токиогоос юунаас Токио аваад ачуулаа. Тэгээд тэр машиныг авах гээд анх удаа Токио орж үзлээ машинаар. Тэгээд шинжингээд авах гээд нөгөө газар дээр нэг ахаар залгаад нөгөө газар дээр очиод буугаад машин хүлээлгчээл одоо нөгөө Токио руу орж нөгөө өөрийнхөө авах гэж байгаа машиныг нэг Австрал нөхрөөс нөгөө машин авахаар болоод өөрийнхөө авах гэж байгаа машиныг авах га Токио нөгөө ах чинь за чи энэ Audi гэдэг энэ эки дээр энэ тосол дээрээс метрозуугаа авчихчээ. Тэгээд Токио дээр Шинжику дээр байгаа хүн тосоод аван чамаг. Тэгээд тэр метрон дээр нь ороод суулаа. Хөө тэнд ч жинхнээс тэр шахталтан гэдэг юм чинь орсон да. Яг ингээд түлхээд баах хүмүүс ороод дундноор авчихсан чинь явж явсаар хамгийн сүүлд ер нь би чинь явсараа тэр хаалган тасаар хавчуулагдаад үлдчихтий. Тэгээд нөгөө метрон хөдлөх бол дохио гэдэг. Тэгээд би анхудаад баг тийм юм суулсан. Маш хайсан өстэй. Тэгээд хөдлөхүүд ингээд тавын гадаа тавын дотор тэгээд нэг юм байж бодоод. Үе бүр яана тэгсэн юм уу? Ямар амар хэрэг вэ? За. Тэгээд чихээд явдгүй буцаад гарыг гарч болдгоо тийм байдал болсон шүү дээ. Аха. Тэг багтсан уу? Тэр метроны камераар хардаг юм байлээ л дээ. Тэгээд нэг хэдэн нөхдүүд ирэл түлхчдэг юм байл. Тэгж харагдчих. Араас нь бүр түлхдэг хүмүүс байдаг гэсэн. Тэгээд ойрлоо түлхээд ердөө бараг л нэг юунд ч яасан. Тэгээд нэг хаалганы ам мөхт хаалдаал тэгээд метро нөгөө яг тэр бараг 30-40 секунд яасан бохоо очирсан бах метрон цагаас. Тэгээд нэг айхтер юмд орж илээ бурхан минь. Яа. Амар юм билээ. За холбогдсон нэг актер шахацсан. Тэгээд тэрнээс хойш бурхан дахиж тэр Токиод очиж метрон суух хүслэг бол. Тэгээд яг нэг юу баярлалаа суучч. Тийм бах. Тэ өглөөрөө ажил тардаг. Тийм үгүй яг ингээд одоо дөнгөж 6 өнгөрөөд тэр метрон дээр орсон байхгүй. Тийм байна. За холбогдсонд баярлалаа. За. Тийм тэр чи бүр яг шахаж өгдөг хүмүүс үйдэг гэсэн чинь таалганд хааж. Тийм бүр яг тийм ажилтан. Хин хүн зүгээр л яг Токиогийн метронд гээ шууд ярьчихсан л бол айгуу гой таарах байхгүй. 3 минут очсон. Ашигтай ярьдаг хүмүүсээ гэдэг бүх юм манай ээж яг тэгж ярьдаг. Бүгдийн тайлбар. Тэгээ би буугаад тэгээд ингээд юм гинэ. Би маш авах гэдэг. За энэ үрээд өнөөдрийн манай Янаг ахын нэвтрүүлгийн маань даваа гарагийн 520 татгуудагийн дугаар өгөр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа лавг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Angel Radio 88.3 хүргэлэнээр хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Angel Radio гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 24-ний лавг гарагт 524 дахь удаагийн дугаар маань Анда гэдэг дугаараар иргэн уулзлаа. Баяртай. Янаг яах вэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн амтыг Монголдо Golden Go бишглаад хамтран ажиллалаа. Янаг яах вэ нэвтрүүлэгтээ Mala Mola брэнд хамтран ажиллалаа. Утас 80 10 43 73. Янаг яах вэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Хаш мөнхөд нөмд цэг. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3